Playtime-ийн түүх нь өөрөө түлхүү рок, метал, инди ийм фестивал бол байсан 10 гаруй жил. Өнөөдөр өстө асар өргөн хүрээг хамарч дэлхийн хөгжмийн хурлыг монголчууд бол хоцроогүй гэдгийг харуулхад одоо нүүр царай болсон гэж. Концерт шоу хийхээр хүмүүс дандаа юм мөнгө талаас нь хардаг байхгүй. Ашигтай юм уу тэр гэл тээ. Subculture нөгөө нэг андерграунд хөгжмөст жинхэнэ ихтлийн тавьсан. Тэгээ хаавага Монголд тэгээ Playtime дээр Петр Хүүкернгээ бодохоор зэрэг бол ямар хэмжээнд төрсөн нь бол энийг харагдана л. Ийм гоё наадамтай байгаа нь манай яг энэ үед эд залуу явж байгаа хүмүүсийн хувьд маш азтай завшаантай юм да. Би яг үгээр хэлхийг мэдэхгүй. Ирээд үзэх шээ. Очингууд ямар гоё л те. Өөр фестивал дээр хизээж харж байгаагүй тийм фэшн, тийм хувцлалтай гоё өрмөц хүмүүсүүд, гоё найс хүмүүсүүд те явж идэг. Хүсэл нь байдаг. Гэтэ хаана яаж тоглохыг мэдэхгүй. Тэгэхээр яг Playtime гарч ирэл. Playtime анхных нь тайзан байсан. Өчнөө олон хамтлагууд байгаа. Анхных нь фестивалийн DJ Tech нь байсан. Өчнөө олон DJ нар байгаа. Тийм клуб тухайд Улаанбаатарт байгаагүй л та. Гаднаа арх хувааж унгад орж иж бүжгэлдэг. Тэгээ нэг 6-7 сар тессэн үгүй юу? За бүх барилддаг хүнд наадам байт юм бол тий. Бараг л залуучуудын хувьд бол Playtime л байдаг да. Жишгээ хүмүүс илүү зорж, илүү оролцож тэдний нэг хэсэг болохыг хүсэж байгаа байхгүй. Бядтай тий маш их өөрийн гэсэн юм уран сайхны бодлоготой байгааг нь шинж. Үнэн дийлэн гэдэг шиг Playtime бол үнэн багхгүй юу?